Okay, good evening everybody and welcome to people here in the Gompa and also joining us on Facebook. Санаа өнөөдөр энэ дуунд хүрэлцэн ирсэн болон цахимаар оролцож байгаа хүмүүсийн мэндийг мэдье. So I thought before we start my talking and teaching and then some meditation together, we'll just sit for 2-3 minutes just to ground ourselves, to allow our minds to settle so that we can pay attention, give ourselves a bit of chance to hear. За хичээл яриагаа эхлэхээс өмнө бүгдээрээ нэг цөөхөн хэдхэн минут 2-3 минут ч юм уу сайхан тогтоод сэтгэл санаагаа энд төвлөрүүлээд суяг. So just having a comfortable posture, but at least the spine is open and tall. Өөртөө технэр буюу хамгийн гол нуруу гацх шулуун суугаараа. And we can start out by acknowledging the space that our own body is presently occupying. Өөрийнхөө энэ биеийн эзэлж суугаа тэр орон зайн дээр эхлээд анхаарлаа тогтоож санаа. And then begin to notice the movement in the trunk of your body, the natural movement of your breathing, not changing it, but simply noticing it. За түүнийхээ дараа бүгдээрээ анхаарлаа энэ өөрийн их биен дээр амьсгал зүгээр ердийнхоороо амьсгалаа авч гаргаж яхад их биений хаан ихтэй хөдөлж мэдэгдэн тэ хөдөлгөөн баригдана. Түүн дээр анхаарлаа тогтоож барьяа. And you can relax your attention from observing the natural movement of breath in the trunk. За одоо трих биен дээр амьсгалын хөдөлгөөн дээр тогтож байсан анхаарлаа суулруулъя. And let's just take a few quiet moments to check our purpose, our reasons for coming tonight. За сэтгэл санаа жоохон тогтож амарлсан байх. Тэгэхээр тэр сэтгэлдээ чухам яагаад энд одоо зорж ирж өнөөдөр харин номыг сонсох болов санаа сэтэл юу байваа тэрийг айж. And in particular the topic, the precious human life. Because we are all having this human life, but we have an opportunity now to check whether we actually have all of the factors for a precious human life. За ялангуяа өнөөдрийн бидний ярих сэдэв болвол эрдэнэт хүний төрөл гэдэг ийм ном байгаа. Тэгээд бид бүгдээрээ хүний төрлийг авчихсан байна гэж тийм. Гэтэл энэ маань тэр эрдэнэт хүний төрөл гэж хэлэгдэх бүх нөхцлүүд нь бүрэлдсэн юм уу гэдгийг шинжилж үзцгээе. And then the reason, or one of the reasons to focus on the human life, especially the precious human life, is from a very basic reason, is to uplift the mind, to help us to come to appreciate what we have, to express a sense of gratitude towards the life that we have, the human body especially, and mind. Тэгвэл үүнийг инхүү шинжилж үзэх өөрийн авсан энэ төрөл чинь чухам ямар одоо үндсэнтэй юм бэ гэдгийг ухаарч ойлгоод зэрэгцүүлж бодоод тунгааж үзэх нь
хамгийн наад захын тус гэвэл бидний сэтгэл санааг сайхан өөдрөг өндөр байлгадаг юм аа гэж. Дээр нь бид нар одоо байгаа энэ төрөлдөө баярлах, талархах, хэрэг тусыг нь бодох, ач тусыг нь санах ийм одоо сайхан сэтгэлүүд бид нарт төрдөг юм аа гэж. And then, of course, the best motivation we can have is as we appreciate, come to really reflect upon our precious human life, or our human life at least, is that there is so much we can do in terms of growing a healthy mind, and then being able to attain the final goal of enlightenment. This is the biggest, the highest motivation. Maybe one's not ready for that yet, but just to know that that is the best motivation. And we want to attain the state of enlightenment free from all suffering, have all of our qualities perfected in every way, good qualities, and then for the reason of being able to bring all sentient beings away from suffering. Тэгвэл өнөөдрийн энэ хичээлд оролцохын бидний сэтгэлдээ төрүүлж болох хамгийн одоо сайхан дээдийн сэтэл санаа юу байж болох вэ гэхээр энэ олсон энэ одоо төрлийнхөө хэрэг тусыг нь гаргая гэх. Хэрэг тусыг нь бид нар хамгийн дээдээр яаж гаргаж олт юм бэ гэвэл Бурхны хотогт хүрье гэж. Тэгээд өөрөө Бурхны хотогт хүрч чадах юм бол бид амьтан болгоныг зовлон бэрхшээлээс нь хагацуулж Монголынгийн хотогт хүргэж чадах ийм одоо эрдэм чадлыг олж чадна гэсэн үг тийм. Тэгэхээр түүнд зорино, түүний тухайтад номыг сонсноо гэдэг бол дээдийн сэтгэл юм аа. So taking a few moments now to think about what level or what motivation is most appropriate for you this evening, and feel that coming very sincerely from your heart while you've made the effort to come, to be here or to join on Facebook. За ингээд дор бүрнээ яагаад энэ өнөөдрийн номыг сонсъё гэж бас санаваа гэдэг тэр өөрийн санаа сэтлийг ажиглаад түүнийг чухам одоо ямар одоо санаа болгож засвал тустай мэд санагдчихээн нэгэнтээ өнөөдөр өөрийнхөө цаг завыг гаргасан байна хичээж чамдаад энд ирсэн байна тэгвэл айл болох одоо бодож санаж болох тэр лус сайхан буянтай сэтгэлийг төрүүлээрэй. So thank you. Please relax. Та баярлалаа. So it's quite a short course over 3 evenings because then I have to go overseas for a short visit and I'll be back. But we thought maybe to start the new lunar year on a very positive note, to actually think about what we have and how, or check, are we making best use of our human life, or are there some things we could do to improve how we're living our life, how we're using our precious jewel of a human life. За энэ цагаан сарын дараа орж байгаа анхны хичээл тэгээд энэ нэг эрдэнэт хүний төрөл гэдэг энэ сэдвийг нэг 3 удаагийн хичээлд багтаагаад товчхон ярья гэж бодлоо. Яагаад гэвэл 3 хичээл орсны дараа би бас нэг богинохон хугацаагаар гадагшаа явах хэрэгтэй болсон гэж тэгээд тэрнээс өмнө нэг энэ хичээлийг орё. Ялангуяа их сайхан номын одоо сэдв юм те өөрсдийнхөө олоод авчихсан байгаа бидний энэ төрөл гэдэг чи юу вэ гэж те тэгээд гол нь түүнийг үн цэнийг нь мэдсийнхэн дараа би яг хэрэг тусыг нь гаргаж чадчихэв үгүй юу гэдгээ шинжилж үзэх те эдгээр зүйлийг ярилцах ийм хичээлний 3 удаа орно. So often we don't really stop to think about how amazing it is to have a human life. And this particular topic really helps us to stop and think and appreciate, because I think so much of our life, and especially these days where there are a lot of uncertainties, a lot of things are turning upside down and changing, and there's a lot of uncertainty about what the outcomes will be. So perhaps we've drawn out a lot into things around us, but not remembering actually what we do have. За өнөө хэрэг дээр бид нар энэ
хүн гэдэг төрлөө хэр боддог вэ? Би энэ хүний төрөл авчихсан байна. Энэ маань одоо ямар ачтай тустай юм бэ? Яг юу юм бэ гэдгийг нь хэр бодож шинжилж үздэг лээ бид нар гэж те. Одоо бидний амьдарч байгаа энэ цаг үед юмс их магад байхгүй байна тийм ээ, үргэлж өөрчлөгдөж хувирж байдаг, юмс нэг л мэдхэд өөр болчихсон байдаг, дээш доош ямар ч баталгаа батгүй ингээ өөрчлөгдөж байдаг учраас бидний анхаарал ихэнхдээ гадагшаагаар сарничаад байх юм ба штэ тий. Юу болж байна, яаж байна, хаана юу болж байна гэл ингээ сонирхоод байдаг гэсэн хэрэглээ. Яг одоо миний энэ аваад төрчихсөн бадад байгаа энэ бие маань төрөл маань яг юу илээ гэдэг рүү өөрлөгөө төвлөрөх цаг нь их бага болчиход ах шгэ гэж тийм. And sometimes we get so caught up in outside or external affairs and we start to worry. We start to worry about, what can I do or what can we do? There's climate change, there's wars, there's all sorts of different things happening that perhaps because of media, we have everything is so instant. News is very, very fast now, and that can be very overwhelming. And then I find, people that I meet and that I talk with often are feeling more anxious, feeling more depressed, feeling like, what's the point? Especially a lot of young people. Even my own grandchildren and some of the older ones, I talk to them, they go, we wonder what, sort of world we've come into. So there's a lot of, reasons perhaps for the mind to pull down. But there are also many reasons, especially when we draw from the Buddhist teachings, to lift the mind up, to be realistic, to realize what we have and what we can do. За тэгээд энэ зүйлсийн элдв одоо энэ дэлхий дээр болж байгаа юм, бидний эргэн тойронд болж байгаа юм бүхний тэнцвэрийг олохын тухайд те ялангуяа би одоо ингээд хүмүүстэй ярихлаар зэрэг юу болоод байна энэ дэлхий дээр чинь цаг үр өөрчлөлт, элдв дайн самуун болно, юмс их хурдан өөрчлөгдөө те юу болох юм болоо гэсэн нэг юм айдас төгшүүр байнгын өөрчлөлтөнд ингээд яахаа мэдэхгүй байгаа тийм юм их олон хүмүүс ярьж байгаа таарлах болжээ гэж миний өөрийн одоо ач нар дотроос ч гэсэн нас нь одоо нэлээд том болж байгаа тийм хүүхдүүд ч гэсэн яах юм бэ, юу болох юм бэ энэ дэлхий дээр чи ирээдүй ямар юм бэ гэх мэт ч юм уу санаа зовнох, айх, түгших тийм ээ, сэтгэл санаагаар унах, амьдрал ямар утгатай юм бэ, ингээ юм бүх юм болгоо ингээд ямар ч батгүй байх юм бол юу болох юм бэ ч гэх юм уу. Иймэрхүү юм энэ харамсалтай маш олон энэ мэдээллийг бид нар аягүй хурдан аваад мэдээ юмдаа хит автагдаад тэгээд бидний анхаарал үргэлж гадагшаа сарнаад ахлаар нэг юм айдас төгшүүрт автахад хялбар болоод байдаг юм шиг санагдаж байна гэж. Тэгээд тэгвэл би түүний эсрэгээр тэр байдалтай тэнцвэрлэхийн тулд гэтэл бидэрт бурхан багш ямар гайхамшигтай сургаал намайг айлтсан бэлээ те. Бурханы нам чинь бидний сэтгэл санааг өөдрөг болгох, эрэг сайхан буянтай болгох тийм тийм сургаал шүү дээ те. Яагаад тэр номоо бид нар илүүтэй санаж болохгүй юм бэ гэдэг одоо бодсон болохоор энэ хичээлийг нэг орё гэж сансан юм аа гэж те. Тийшээ одоо бидний анхаарлыг илүү татахын тухайд. So, of course, this is coming from a Buddhist perspective. It's a Buddhist presentation. And then we've been born in a time which, although, we know it's kind of deteriorating, but still we have been born in a time when the Buddha appeared, when the Buddha was actually present. Of course, a long time ago now, but even though the Buddha himself is not here in terms of us being able to relate or see directly, then we have many, many enlightened or very highly realized teachers and beings still present in this world and teaching Dharma. So Dharma is that which saves us. Dharma is the very pure medicine to actually liberate us from all of our sufferings. As we liberate ourselves with the motivation that we become fully qualified and liberate others, bring them away from suffering. And this gives such an incredible meaning and purpose to our life. So I think part of the topic was, the title was Purposeful Life. So this is to emphasize this purpose. But we have the Dharma. We have the Buddha, we have the teachers, we have the Dharma. This is something amazing. Many, many worlds, continents don't have this.
За хэдийгээр бидний энэ цаг үе цүүн цагаа гэж хэлж байгаа тийм ээ юмс дороотж байгаа ийм одоо цаг үе гэж байгаа ч гэсэн бид нар бурхан багш залраад номоо айлтсан ийм цаг үед бид нар хэдийгээр бурхан багшийг бид нар өөрийг нь одоо харж үзэж чадахгүй ч гэсэн олон одоо мянган жилийн өмнө залраад явсан ч гэсэн тэр ном нь хэрэггүй ариунаараа уламжлагдаад биднэрт ирчихсэн. Тэр номыг нь өөрийнхөө сэтгэлд бүтээсэн ийм эрдэм төгссөн лам багш нар заларж байгаа ийм үед бид нар амьдарч байна шүү дээ гэж тийм. Тэгэхээр бурхан багшийн айлдсан ном гэдэг бол бидний зовлонг ангаах эм гэж байгаа шүү дээ. Тэр эм нь өөрөө хэрэггүй ариунаараа оршиж байгаа ийм цагт бид нар амьдарч байна шүү дээ. Тэ энэ бол одоо гайхамшиг юм байна л та тийм. Тэгэхээр энэ одоо бурхны сургаал нь байгаа. Тэр сургаалыг нь бүтээдэг сэтгэлдээ бүтээсэн эрдэмтэй багш нар байгаа. Сургаал нь өөрөө хэрэггүй ариунаараа оршиж байгаа ийм цаг үе юм байна бидний энэ үе гэж тийм. I mean, there are so many points to focus on, and people who are familiar with the traditional presentation of perfect human rebirth or precious human rebirth know that we have 8 freedoms and we have 10 riches. I'm not going to go through them so much in the traditional way, but one of them right now, and here in Mongolia we very much have most of the conditions, but particularly we're in a country that's democratic, where we actually have the freedom now, you didn't always have, to practice Dharma, to practice our particular chosen religion, in this case, for us, it's Buddhism, I'm assuming. And then we have, a relative freedom, to be able to access not only the teachings, but also things online. We have internet with so many ways. We have books, we have many Dharma practitioners. We have fully ordained monks. We have nuns. So we have, what constitutes being a central land where all of these particular factors are present. This is amazing. It's so easy for us to find all the faults, about where we are and what we don't have, the lack of everything, all the things we lack. But actually, when we stop that list and we start another list of what we have, it's incredible. Эрдэнэт хүний төрөл гэдэг энэ номыг болвол уламжлалт аргаар та нар бас лам багш нар айлдж байгааг зөндөө сонссон л байлгүй дээ гэж тийм. Тэгэхээр тэнд бол 8 чөлөө 10 учрал гэд биднэрт бүрдсэн тэр нөхцлүүдийг ярьдаг. За би энэ хичээлийг арай нэг жоохон орчин үеийн маягтай юм уу те өнөөдрийнхөө цаг үед нийцсэн тийм байдлаар явъя гэж бодоод 8 чөлөө 10 учрлыг яг дор бүрд нь ийм гэж дурдаад явахгүйгээр өөртөө биднэрт юу байгаа вэ гэдгээ яг үнэлж цэгнэж ярья гэж бодсон юм аа гэж чинь те. Тэгэхээр өнөөдөр Монгол орнд бид нэр арчилсан нийгэмд амьдарч байна те. Арчилсан нийгэмд байгаа учраас бид нар өөрийнхөө хүссэн шүтэж болох ном шашнаа шүтэх ийм бүрэн эрхтэй байна гэж те. Монгол орн дандаа ийм байгаагүй. Гэхдээ яг одоо бидний энэ цаг үед бол тийм бүрэн эрх биднэрт байна те. Тийм учраас би та нарыг одоо энд ирсэн хүмүүс бурхны шинтэй хүмүүс байхаа гэж бодохын үүднээс бол ямар шашин шүтье гэж хүснэ тэрийгээ бид нар шүтэж болох. Тэр ном сургаалын сонсож болох те бүх нөхцөл биднэрт бүрэлдсэн байна штэ. Ном уншиг гэвэл ном нь байна. Багшаас номын сонсоё гэвэл багш нар байна. Дээр нь хуургын одоо бүрэн бүтэн сахил сахдаг эрэгтэй эмэгтэй хуургууд байна. Тэ сахил санваар одоо сахин гэж юу гэдгийг харж болж байна тэ. Тэгэхээр чи энэ бүх нөхцөл биднэрт бүрэлдсэн байна гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм шүү гэж тэ. Тэгэхээр одоо бид нар ихэнхдээ яаж ин байхгүй юм аа л хараад байна тэ. Ийм ч юм болохгүй байна, тийм ч юм бүтэхгүй байна, ийм ч юм байхгүй байна, надад ийм дутуу байна гэд дутуу гачуу юмн дээр хараад байдаг тэ. Тэгвэл өөр болж бүтэж байгаа гайхалтай юмнуудаа бас харах ийм боломжийг биднэрт өгөх хичээл энэ юм яахааргүй мөн шүү гэж тийм. We also have monasteries. We have monasteries which provide, of course, support for the Sangha, but more than that, they also provide many services for the lay people. And then what's very important, I think, in terms of our lay community, lay men, lay women, is we have Dharma centres like this one. We've had many Dharma centres now here in Ulaanbaatar that I'm aware of anyway. I'm not sure other parts of Mongolia. And then in these Dharma centres, our main
focus, of course, we always welcome Sangha, but our main focus is to help, to educate, help to share the Dharma at a level with the lay people that they can actually begin to understand and implement in their everyday lives. And then the more people that can live in ethics, the more people that can have a proper understanding of mind, a proper understanding of karma, then the society becomes more and more healthy. And of course, not everybody in Mongolia wants to be or is Buddhist, but we know that there is a very good percentage of people who want to be, who are Buddhist. And the other thing I really feel here in Mongolia is that you have incredible devotion in your heart. You know, I come from a Western country, okay, we're very interested in working with the mind, but here sometimes can be very dry, you know, lacking. And here you have this devotion. And also I see incredible support for the Sangha from the lay community. So these are just some of the things that from my own personal experience of living here in Mongolia for a while. За тэгээд энэ саний дурдсан зүйлсүүд бүрдсэн байна гэдэг тийм газар орныг төв газар гэж хэлдэг тий. Гэтэл Монгол орн маань одоо бол төв газар гэж хэлэхдэх бүх тэр нөхцлүүд нь бүрэлдэчихсэн ийм сайхан газар орнд бид нар амьдарч байна шүү дээ гэж тий. Дээр нь бид нар одоо юу вэ? Хуургууд ном эрдмээ үзээд, номоо үзээд тэгээд сахил санаараас хид орон газар бол хангалттай байна. Тийм үү? Хид орон газрууд оршиж байна. Дээр нь энэ төв манай төвийн адилаар энгийн игэл хүмүүс ном үзэж болох ийм төв орон газрууд бас байж байна. Тэгэхээр энэ төвүүд гэдэг маань бол юу шүү дээ. Энгийн хүмүүсийг сахилснааргүй энгийн хүмүүсийг бол ном үзэх ийм нөхцлөөр хангадаг ийм газрууд байж байгаа тий. Тэгэхээр яг бүх одоо Монгол орон даяар ийм төвд элбэг байна гэж хэлж чадахгүй ч гэсэн ямар ч байсан Улаанбаатарт бол бас нэлээд хэд болчлоо гэж тий. Тэгээд хэрвээ одоо энгийн игэл хүмүүс нь ёс суртахуунд суралцаад тий бурхны шашинтай хүн байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ гэдэгт суралцаад ах юм бол энэ нийгэм илүү ёс суртахуунтай тий зүв зүйтэй нийгэм болоход их тус нэмэр болно шүү дээ гэж тий. За бурхны шашинтай хүмүүсийн хувь энэ нийгэмд хэд байдаг юм итгэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан хэд ч байлаа гэсэн тэр хүмүүст нь дор болгоно ёс суртахуунаас ахаад тий шашны дээдлээд ингээд байх юм бол нийгэм эрүүлчихэд нийгэм ёс суртахуунтай болоход үүргээ оруулж байна гэсэн үг ингээ болоо авчих тий. За дээр нь Монголд өөр нэг сайхан юм юу гэдэг гэхлээр хүмүүс их сайхан сүжигтэй тий. Намдаа сүжигтэй. Тэр бол сүжиг байна гэдэг бол нэг юм зүрхэн одоо нэг сайхан зүрхэнд нэг эрдэм байна гэсэн үг шүү дээ гэж тий. За одоо миний төрж өссөн газар бол бурхны номон тийм их сүжигтэй хүмүүс бол цөөхөн гэж те сэтгэлийн тухай суралцаж мэдье. Бурхны шишин юуг заадаг юм бэ? Сэтгэл оюун ухамсарыг юу гэж тайлбарладгийг, яаж хөгжүүлж болдгийг гэдгийг хэдийгээр барууныхан их сонирхоод судлаад байгаа ч гэсэн сүжиг гэдэг юм яхаарахгүй дутагдаад байдгаа гэж те. Гэтэл Монгол хүмүүс тэр сүжиг нь угаасаа ухт нь байж штэ тэр ямар гайхамшигтай сайхан бай тэ. Дээр нь Монгол хүмүүсийн тэр сүжгээр сахил санвартай лам хург хүмүүсээ айгүй сайхан хүндэлж дээдэлдэг тэ. Ийм сайхан чанарууд бол яхаарахгүй Монголд байна гэж би энийг одоо олон жилийн цухта харж баярлаж бахархаж байдгаа гэсэн. How does that sound? It's true, eh? Maybe you haven't been to other countries, but maybe some parts you find, could you agree or do you disagree? Бид тийм сайхан юм байгаа гэхэлэр та нар санал нийлж гин үү гэж юм те. Санах хасл санал бас зүрх юм байна уу гэх. Sometimes when we're in a very good situation, we just take it for granted. But if we step outside of that, or we travel, or we get to see or talk to people from other countries, then maybe we begin to appreciate, actually, although materially maybe we say there's many things lacking and could be improved, of course, and salaries, etc., but actually spiritually there is so much here that we can really take advantage of, learn from, and put into practice. And of course we might look at others and say, oh, they're Buddhists, but they're not doing the right thing. But actually we're all a work in progress. We shouldn't judge, we shouldn't criticize. If we're sincerely listening to the teachings, we're sincerely trying to practice the teachings. Of
course, we're not going to be perfect for a very long time, probably, but we're changing and we're improving as we make effort. So try not to judge. Don't judge yourself too harshly. Try not to judge others. Just realize a work in progress. Workshop. Заримдаа бид нөгөө нэг банк дотор нь байгаа тахлаар өөрсдөө байгаа сайн сайхан юм аа нэг олж харж чадхаа болчдөг те ийм л байх ёстой штэ гэх те гэтэл бидэрт ямар гайхалтай сайхан юмнууд байгаа вэ гэдгээ магадгүй та нар гадны хүний амнаас сонсох юм бол илүү нэрэ тийм бэ шүү бид чи ийм сайхан юм бэ шүү эсвэл заримдаа хол газар харийн оронд явж байгаад ирэхлээрээ зэрэг одоо манай улс чинь манай орн чинь ямар сайхан юм бэ бидний ёс уламжлал гэдэг чинь шашин шүтлэг чинь хүмүүсийн сэтгэл чинь ямар сайхан юм бэ гэдэг ингээ хараад юмаа үнэлээд мэдрэх ийм одоо зүйл бас байдгаа гэж тэ. Тэгэхээр хамгийн гол нь бидэрт энэ гайхамшигтай сайхан сургаал намыг сонсоод сэтгэлдээ өөрийн болгож авах ийм боломж байгаа юм байна шүү гэдгээл дор бүрнээ санаж байгаарэ гэж тэ. Тэгэхээр намыг өөрийн сэтгэлд бүтээнэ гэдэг бол тийм амархан ажил байдаггүй. Гэхдээ тэрний зүгт бид нар бүгдээрээ хичээж байгаа юм байна. Тийм үү? Дор бүрнээ шамдж байгаа юм байна. Тэгэхээр хин нэгнийгээ бусдыгаа энэ бурхны шишинтэй л гэдэг байж байгааг нь хардаа гэд шүмжлээд байх бол бас таагүй юм байна. Зохимжгүй юм байна гэдгийг ойлгоорой гэж яагаад бид нар дор бүрнээ хичээж тийм үү? Өөрийгөө шүмжлээд байхааргүй би нөгөө хүчнээ олон жил ном сонсчвал миний байж байгаа гэд тэгж өөртөө бас хандах хэрэггүй байхan. Тийм бусдыг шүмжлээд ээж болохгүй нэ. Бүгдээрээ нийтээрээ дор бүрнээ хичээгээд авах юм бол энэс сайхан үр дагавар гард юм байна гэдгийг л бодоорой гэж. So then back to our precious human life, and I'm going to just mention very briefly the Lam Rim, the graduated path to enlightenment, which thanks to Lama Atisha, Lama Tsongkhapa, the great teachers of the past, we have all of the teachings from where we are now, starting with precious human life and the spiritual teacher, all the way through to the final goal of enlightenment. And we have all of the subjects, all the topics laid out in the perfect order, step by step. So even though we don't think we just go through one time and then boom, we're there, we have to go again and again and again because there's so much to learn, there's so much to change, so much to develop within ourselves. But we have this path and it's still in existence, and it's very much here in Mongolia. Then, of course, in order to learn, in order to travel on the path, we need a good vehicle. So this is our human body. It's an amazing vehicle, actually, if we look at it just from an anatomical point of view. But more than that, we have a mind, we have a very sophisticated central nervous system. We can see, we can hear, mostly maybe we have some impairments, but generally that we can speak, we can communicate. So having these sensory organs, and then having an interest, having the freedom to not have to work from the moment you wake up to the moment you sleep, which is the case for some people. But we have some leisure time, and we're choosing to use our leisure to grow a healthy mind. So these are all the very wonderful attributes that we have that we would say constitute our precious human life. Түрүүний нөгөө бидний олсон байгаа энэ төрлийн эрдэнэт гэдгийн утгын тухайд эргээд ярихад бол бид нар бурхны ном тэрэн дотроо бодмөрийн зэрэг ламрам тэ бодмөрийн зэрэг гэдэг тэр ном бидрийг одоо бидний байгаа энэ сэтгэл оюуны одоо игэл сэтгэл оюунаас бидний нөгөө зориод байгаа тэр бод хутагт бурхны хутагт хүрсэн тэр сэтгэл оюунд тэр хөгжлийн дээдэд яаж хүрдэг юм бэ гэдэг тэр замыг нь бүр тодорхой нэг бүрчлэн дараалалаар нь ингээд заагаад өгчихсөн. Одоо байгаагаас яаж игэрх хүрх юм бэ гэдэг тэр одоо мөрийг нь ингээд тодорхой дурдаад өгчихсөн ийм ном одоо Монгол оронд монгол хэл дээр те ийм ном оршиж байгаа. Тэр нь бүр ингээд бид нар бүгдээрээ уншаад ойлгож болох хэлбэрээр байж идэг, хүн тайлбарлаад өгдөг ийм цаг үе байна шүү дээ гэж те. Гэхдээ мэдээж бид нар одоо байгаа энэ цэгээс тэр одоо тутаг төрхийн тулд нэг замаар нэг удаа зорчоод л хүрчдэг юм биш те.
дахин тэр номыг нь үзчихэж дахин тэр мөрийг сэтгэлдээ баг айж ухан алгуурхан хөгжиж өөрчлөгдөж явж ээж хүрдэг тийм мөр байж байгаа тийм. Тэгэхээр тэр номын мөрөөр зорчход биднэрт одоо маш зохистой хөлгөн хэрэгтэй шүү дээ гэж тийм. Тэр хөлгөн бидний энэ бие биш тийм. Хүн гэдэг чинь маш гайхамшигтай одоо анатомтай тийм хүний энэ бие. Дээр нь бидэрт асар ихээр хөгжиж болох сэтгэл байна тийм. Дээр нь энэ хүн гэдэг чинь маш их боловсронгуй төв мэдрэлийн системтэй гэж байгаа тийм. Тэгэхээр ийм боловсронгуй биеийг бид нар олчихсан юм байна гэж тийм. Тэгэхээр энэ өөрөө номыг үзэх хэргийг нь гаргах гайхамшигтай тэр нөхцлүүд бүгд бүрэлдэчихсэн байна гэсэн үг юм байна тийм. Дээр нь бидэрт юу байна гэсэн сүжиг байна гэсэн тийм. Ном үзье гэсэн сэтгэл байна шүү дээ. Та нарт биднэрт сүжиг байна тийм. Хэрвээ одоо өглөөнөөс орой хүртэл цаг наргүй ажил хийдэг тийм байсан бол тийм хүмүүс байгаа шүү дээ энэ дэлхий дээр тийм. Ямар ч цаг чөлөө гардаггүй. Ном үзье гэсэн ч чөлөө байхгүй. Ном үзье гэх сэтгэлч төрдөггүй. Тийм байсан бол яах вэ? Гэтэл биднэрт яаж вэ? Ажилсан ч гэсэн хажуугаар нэг цаг гаргаад номоо үзчихье, энэ дээрээ суучья, сонсчихье гэсэн тийм боломж байна шүү дээ гэж тийм нөхцөл бүрэлдэсэн байна. Дээр нь бид нар сэрэл мэдрэхүүн эрхтнүүд маань за зарим нь хараа маань ч юм уу, чих маань ч юм уу жоохон дороотсон байж болно. Гэхдээ сэрэл мэдрэхүүн эрхтнүүд маань бүрэн бүтэн байна тийм үү? Бид нар харж гин, сонсож гин, хөрөлцөж гин, амталж гин, тэр чадж гин. Тэгэхээр ингээд дурдаад башгүй ийм олон юм бидэрт бүрэлдэсэн байж гэн шүү дээ гэж. And then a precious human life is just not any human life. And well, I think, I don't know, currently something like 8 billion humans in the world. But actually, when we think of 8 billion, okay, that's a lot, but the amount or the number of people who we could say have the 8 freedoms and the 10 richnesses, that which constitutes precious human rebirth, human life, are very, very small. Literally, there's a handful of us here tonight. We can think in the terms of the 8 billion in the world, maybe a few handfuls of people who have precious human life. So it's not just any human life. So that's the other thing to think, wow, you know, even the fact that you've come to a Dharma center is saying something that you have certainly those freedoms and richnesses up to a certain point. Whether you continue or whether you've been studying for a long time, this is, another matter. But many, many people, they live nearby. They never think to go to a Dharma center, never look at a picture of a Buddha, never have any connection. You can live right next door to a monastery, but never be able to meet the Dharma. And people far, far away get to meet the Dharma. So again, it's not that we're special, but we have special conditions in terms of ripenings in this life. За тэгвэл ийм олон нөхцлүүд тэр түрүүнд дурдсан 8 жилийн 10 учрал гэдэг ийм 18 юм бүрдсэн байж тэр төрлийг Эрдэнэт хүний төрөл гэж хэлдэг юм байна гэж хүн болгоныг Эрдэнэт төрөл олсон гэж хэлдэггүй юм байна шүү дээ хүн л болсон бол Эрдэнэт хүний төрөл биш юм байна. Тэр тусгай онцгой 18 юм бүрдчээж Эрдэнэт хүний төрөл. За тэгвэл энэ дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байгаа гэж бодъё Тэр 8 тэрбум хүнээс хэдэн тэр 18 юм нь бүрдээд Эрдэнэт хүний төрөл болсон байна гэх юм бол одоо маш цөөхөн шүү дээ Улаанбаатарт хэдэн сая хүн амьдарч байгаа л да. Тэрнээс гэхэд өнөө орой энд ирээд ном сонсож байгаа нь гэхэд хичнээн цөөхөн биш үү Тэгэхээр яг энэ дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүнээс Эрдэнэт хүний төрлийг олсон гэх юм бол гарын хатганд багтах чинь нэнэл гэж хэлж болохоор тийм цөөхөн юм байна гэж маш цөөхөн юм байна. Тэгээд яг
Тэр нь бидрийг айгүй онцгой болгож байгаа гэсэн үг шүү те. Тэр нь биднэрт онцгой нөхцлүүд бүрэлдсэн байна гэсэн үг те. Тэгэхээр одоо та нар жишээлбэл өнөөрөө ингээд энд ном сонсъё гэд байж ин гэдэг болвол тэр 8 чөлөө 10 учирлаас нэлээд хэдэн бүрэлдээд ирж байна гэсэн үг болж штэ те. Тэгэхээр дандаа юм байх юм уу, дандаа номтойгоо байх юм уу мэдэхгүй байна те. Гэхдээ л одоо эрдэнэ төхний төрөл гэж хэлэгдэхэд одоо хүрж байна гэсэн үг байна те. Гэтэл одоо энэ хажууханд амьдарч байгаа энэ номын төвийн яг зэрэгэлдээ амьдраад хийд орон газрын хажууд насаараа амьдраад номтой уулзраагүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Ороод нэг удаа энд юу болдгийг бол сонсч ч юм уу те. Тэ бурхны дүр хөргөж хараагүй тийм хүмүүс байж байдаг шүү дээ те. So then I wanted to do some meditation in these particular evenings because there are different ways of learning Dharma. Firstly, of course, is to hear some information, but then for that information to be able to be digested or to be thought about, to be checked, is it accurate or not? Does it apply to me? Is it relevant in my life? Then this is what we call analytical meditation, where we actually do an intense study session with our eyes partially closed or closed, and we hear certain points and we think about it in relation to ourselves and our own life. This way it takes the learning deeper, and then if we start to understand, process in our own mind, and we find it to be true, then it's got more chance of sticking. If we just listen to lectures and listen to talks and away we go back to life, then maybe some nice imprints, maybe a little bit of interesting information, but it doesn't really change our mind, doesn't change our life. But when we start to integrate it and then really putting into practice, living the Dharma, then change occurs. За тэг өнөөдөр би бас энэ ярьж байгаа юм а бүтээрээ бясалгая гэж бодсон те. Ажиглаж шинжлэх бясалгал хийя гэж те. Тэр юу гэсэн үг вэ гэхээр бүгдээ сайхан нүдэ анаад юм уу нүдэ хагас анаад сууж байгаа. Тэгээд энэ багшийн хэлэх юмыг өөртөө сонсоод тэгээд бодно гэсэн үг те. Энэ үнэхээр тийм юм уу үгүй юм уу? Өөрийнхөө мэддэг, сонссон, харсан, амссан, мэдэрсэн юмтайгаа харьцуулаад шинжилээд өөртөө бодож үзэх нь шүү дээ те. Үнэхээр тийм юм уу гэдэг. Тэгээ ингээд бодоод дахин шинжилээд үзэхлээр өөрийн сэтгэлд нэг бууж ирэхнээ энэ сонсоод байгаа юм маань. Тэгэхээр тэр сэтгэлд буугаад өөрт наалдаад үлдчих чадхал юм болвол тэр бидний сэтгэлийг уруулж өөрчилнө гэж те. Тэгэхгүй болвол зүгээр юмыг ингээд сонсоол санаалаа сони те ийм байдаг юм байна да гэд ингээд өнгөрөөд авах юм бол тэр ном бидний сэтгэлд буухгүй сэтгэлийг өөрчилж чадахгүй гэж те. Яг номын ёсоор номын дагуу амьдрах тийм одоо явдал мөр гарахгүй гэсэн үг байна тийм үү. Тэгэхээр сонсоод тэрийгэ бодож тунгаагаад эргцүүлээд тэгээ бясалгаад өөрийн болгож авнаа л гэсэн. Тэгээд тэр номын дагуу хүн амьдардаг байхнаа л та тий. Тэгэхээр нэг бүгдээрээ бас өнөөдөр нэг ажиглах тийм бясалгал хийх гэж оролдъё. So that's what we're going to do now. We're going to do an analytical meditation. You don't have to sit up really stiff and just be relatively relaxed. But if you feel sleepy, may I suggest you open your eyes and just look down, just listen, not looking around, not being distracted. But try not to be dull, try not to be sleepy. Try to keep the mind on what you're hearing. Okay? Think about it in relation to you and your life. За ажиглах бясалгалыг хийхэд хөдөлгөөнгөө тогтоон суух нь чухал. Гэхдээ учиргүй нуруугаа ингээд төвхитлэн чангалаад хэрэггүй өөртөө эвтэхнэр суугаад тэгээд нүднийхээ харцыг доош нь хандуулад нүдэ анж болно. За тэгээд нүдэ анихлаар унтчих гээд ах юм бол тэр бясалгал болохгүй учраас нүдэ нээгэрээ гэж те нүдэ нээгээд эргэн тойрдон хараад цатаарлгүйгээр нүднийхээ харцыг доош нь хандуулад тэгээд гол нь сонсож байгаа юмаа л өөртөө ингэж буулгаж авахын тулд гол анхаарлаа тавих нь те сонсож байгаа юмаа дараа нь эргцүүлж тунгааж бодно гэсэн шинжилнэ гэсэн. So there'll be some questions, maybe sometimes, and some information. When you hear a question, then try to be as honest with yourself as you can when you answer it to yourself. За энд
багш заримдаа асуулт ч тавьж мэднэ гэж тий. Зарим юмыг зүгээр хэлж ярин, зарим нь асуулт тавина. Тэр үед мэдээж өөртөө одоо үнэнчээр одоо хариулж чадах нь уу, яах нь уу, хариулахыг л одоо бодож үзэх нь тий. So just imagine now bringing your attention inwards, and to help you to do this, again, just notice the movement of breath in the trunk, bringing your mind right inside your body. За анхаарал өөрийн дотгошоо өөрт дээр тогтно. Түүний тулд анхаарлаа тогтоохын тулд их биен дээрээ амьсгал орж гарахад хөдөлж байгаа хөдөлгөөнийг олоод түүн дээр тогтъё. And then we can start by checking how we feel about ourselves and our life at this time. За ингээд дор бүрнээ одоо өөрийнхөө амьдралыг хэрхэн харж байна вэ? Тэ? Ямар байна гэж бодож байна. Түүнийг ажиглая. Do you often feel unhappy or dissatisfied? За жоохон дутуу, дулмаг юм уу, сэтгэл ханамжгүй, хангалтгүй бэрхшээж зовж байгаа юм шиг амьдрал хэцүү бэрх байгаа юм шиг тэгж санагдаж байна уу? Do you ever think or sometimes think that life is meaningless or hopeless? За амьдралд ямар ч ер нь утга учир алга, итгэж найдах ч юм алга гэдэг тийм бодол төрж ирсэн үү? And of course, if this is true for you, that you feel unhappy, dissatisfied, sometimes find no meaning, feel no sense of purpose, you're not alone. Many, many people experience this. But such feelings may indicate that we do not recognize how fortunate and precious our life is. It might just be like a pointer to that. За ингээд ажиглаад үзэхлээр магадгүй хаяада амьдрал ямар ч утга учиргүй ч юм шиг зоригч байхгүй, итгэж найдах ч юмгүй хэцүү бэрх ийм санагдаж байгаа үе байсан болвол тэр та ганцаараа биш ээ гэж тэр адилаар боддог асар олон хүмүүс байдаг. Магадгүй ийм бодол төрчихсэн болвол бид нар энэ одоо харин амьдрал чинь мэдрийн нолоод авчихсан байгаа төрөл чинь хүний энэ бие чинь ямар гайхамшигтай, завшаантай, азтай, хувьтай юм бэ, эрдэнэт үнэт юм бэ гэдэг талаас нь бас бодож үзээгүй байж болох юм аа гэх. If we have those feelings, it may well be that we've never really heard about or thought about the wonderful potential we have as a human being, especially one who has met or has interest in Dharma. За тэгвэл энэ хүн болж төрчхөөд тэгээд ялангуяа дээдийн номтой бурхан багшийн сургаал номтой уулзраад тэгээд хүний энэ биеэр бид нар ямар одоо гайхамшигыг бүтээж болдго юм бэ? Ямар их чадамж биднэрт чадвах байдаг юм бэ гэдгийг өмнө нь одоо сонсож байгаагүй ч юм уу, ухаж бодож байгаагүй ч гэж болно шүү дээ.
So the truth is that within each one of us, within each human being, within each sentient being, there's a Buddha potential, the nature of the clear and pure Buddha potential or mind. За тэгвэл үнэн хэрэгтээрээ бид бүхний бүгдээрийнх нь дотоодд те сэтгэлд бурхан болж бүтэх тэр үр хөрөнгө мөн чанар нь яг бүгдд нь адилхан байдаг юм аа гэж. Тэр хүн гэгдэж байгаа те амьтан болгонд адилхан тэр бурхан болж бүтэх мөн чанар нь байдаг байна. So another way we can say is that we all have Buddha nature, and the mind has this clear and pure potential to become enlightened, that we are abiding at all times in our true or Buddha nature. Тэгвэл бидний тэр уг мөн чанар гэж одоо хэлэгдэж байгаа те тэр бурханы одоо мөн чанар те сэтгэл өөрөө одоо хөгжиж гэгэрч болох тэр мөн чанар яг одоо биднэрт бүгдээрэнд агуулгадж байна гэсэн үг байна те. And so what does it mean to abide in Buddha nature? It means to be in a state of being free of all disturbing thoughts and emotions, all negativities, all delusions, and fully perfected in all positive qualities, such as love, compassion, and wisdom, etc. За тэгвэл бурхан болно, бурхан болж бүтнэ гэх те. Бурханы утга төрнэ гэх юм уу. Тэр одоо юу хэлээд байна вэ гэхлээр бид нар сэтгэлд одоо ямар л муу сэтгэл нисванаас муу хөрөнгө авьяас юу байна тэр болгоноос салж хагцаж болно гэсэн үг тий тэрийг бид арилгаж чаднаа гэсэн. Тэгээ бид өөрсдийнхөө сэтгэлд сайн эрдэм болгоныг тий асрал, хайр, инрэл, нэгүүлсэл гэх мэтийн сайн эрдэм болгоныг бүгдийг нь хөгжүүлж чаднаа гэсэн үг байна. So no matter how confused, how deluded, how anxious, how fearful we might feel, how negative we may sometimes be, our Buddha nature is always there. За тэгвэл биднэрт ямар ч одоо таагүй муу сэтгэл төрж ээж болно те. Эсвэл бид нар асар ихээр санаа зовндог юм уу, айж төгшдөг юм уу те. Одоо ямар ч сэтгэл давтаж ээж болно те. Хэдий тэглээч гэсэн тэр бүх одоо айдас төгшүүр санаа зовнлын цаана бидний нөгөө бурхан болох уг мөн чанар маань үргэлж байж байгаа нь оршиж байдаг. Our negativities and our delusions, our negative emotions, and all of the unhappy states of mind, we can think that they're like clouds that are covering our Buddha nature. But it's never lost, it's never damaged, it's always there. Just to sit with that thought for a few moments and allowing, if you can, some lightness and joy to come into your mind, that deep within you, you have this incredible Buddha nature. Сэтгэлд ямар ч одоо элдв муу ортой сэтгэл байлаа гэсэн элдв нисванаас давтлаа гэсэн те сэтгэл ямраарч одоо элдв сэтгэлийн хөдөлгөөнд автаж байлаа гэсэн те тэр бол ерөөсөө л тэнгэрт хөвөх үйл адил юм байна гэж тэр бүхний цаана тэр элдвийн сэтгэлийн хөдөлгөөн сэтгэл дээр болж байгаа элдв бужигнаан үнцний ард бидний нөгөө нэг сэтгэлийн уг мөн чанар буюу бурхан болох
Хэрэггүй ариун үг мөн чанар нь үргэлжил байж идэг байх нь тий. Тэгэхээр энийг нэг хэсэг сайхан тогтоод бодоод үзээрэй гэж тий. Тэгэхээр бид бүгдээрээ тийм хэрэггүй ариун тунгалаг бурхан болох мөн чанартай юм байна. Тэр нь хизээч эвдэрч гэмтэж алга болж арилдаггүй юм байна тий. Үргэлж сэтгэлийн уг дагуулгадж байт юм байна гэд ингээд бодхолоор зэрэг сэтгэлд нэг баяртай, сайхан, хөнгөн, сайхан санагдах нуу гэдэг тэрийг нэг шинжлээд ажаад үзээрэй. And although all sentient beings have the potential for enlightenment, due to the various circumstances, most are unable to recognize and develop it. Хэдийгээр амьтан болгонд энэ ийм үг одоо хэрэггүй ариун мөн чанар байгаа хэдий ч гэсэн түүнийг таньж мэддэг тий. За түүнд хүрч чаддаг нь одоо харамсалтай нь асар цөөхөн юм аа гэж. For example, we can draw from the animal realm with which we coexist in this world. We can see that animals face incredible difficulties, and most of their time is spent just trying to get away from their enemies and stay alive. За жишээлх юм бол адгуулсны төрөл тий. Бид нар энэ дэлхий дээр адгуулсны төрөлтэй одоо бусдыг харж чадж байгаа шүү дээ. Хамт амьдардаг бид нар тий. Тэгвэл тэр адгуулсны төрөлд одоо байгаа амьтад чинь одоо цаг үргэлж зовж бэрхшээж байгаа үстэй тий. Ямар ч одоо амгалан жаргалан гэж байхгүй. Үргэлжил одоо алуулчихгүйхэн шийдүүлчихгүй байх юмсан гэдэг юм уу тий. Бусад одоо дайсантайгаа харгалдаад ингээд амьдарч байгаа тий. And even for the fortunate few, we maybe call the pet animals, the pet cats, the dogs, and other creatures that humans keep with them. They maybe live in very comfortable conditions, but they lack the intelligence needed to understand basic teachings like karma, how to refrain from non-virtue and engage in virtue. This they don't understand, can't understand in their present form as an animal. За тэгвэл тэр адгуулсан амьтны төрлөөс нэг цөөхөн хитгэн магадгүй нэг айтай тухтай амьдарч тий тэнцвэр амьттай гэж болно тий гэр орондоо хүмүүсийн амьдралдаг нохой муур мэтийн тэнцвэр амьттай амьдралаар нь тавтай тухтай амьдарч болох юм аа гэж хэлдэг айдсаас ангид байж болох юм гэсэн хэдий ч энэ одоо авч төрсэн адгуулсны төрөл гэдэг тэр биенийхээ эрхэнд байгаа учраас одоо юмыг ойлгож ухаарах ухаан тэднэрт байхгүй оюун ухаан байхгүй шүү дээ гэж тэд хичнээн үеийн өөрийн тухай тайлбарлаж өгөөд дараа хойчийнхоо жаргалын шалтгааныг нь бүтээгээрэй гэд хэлээд ойлгохгүй шүү дээ тий ямар ч одоо тэрийг ойлгох тийм оюун ухаан байхгүй. So for the pets, if they're living in a Dharma family or with a Dharma practitioner, the best that they can receive actually is imprints in the form of hearing mantras, maybe hearing recitations, sutras, texts, etc., maybe pujas. They can hear the teachings, but they can't make any sense of it. But it's said that they at least receive the Dharma imprints in their mind stream. For future lives, this will be beneficial when they become human again. За харин одоо хий дорон газрын юм уу эсвэл ийм төв газрын тичээвэр хадгуулсан амьтан болвол ядаж одоо хурал номын юм уу
тарин уншлагын юм уу тий дууг сонсох юм даа гэж тий. Тэгээ дуугийн сонслоо гэд ухаарч ойлгож чадна гэсэн үг шүү дээ. Юу ч ойлгохгүй харин ийм үр хөрөнгөл сууж ин гэсэн үг тий. Боны үр хөрөнгө сэтгэлд нь сууж байна гэж юу сонсоод байгаагаа мэдчих чадахгүй шүү дээ. Гэхдээ сонсснороо үр хөрөнгө сууж ин гэсэн. Тэр нь дараа хойчтой та сайхан боловсрч гарах ийм л тустай юм даа гэж тий. So then if we compare ourselves as humans to the animal realm, we find that we're in a much better situation than the animals. We have a human intelligence. We can understand karma, ethics, and other aspects of the Dharma teachings, and we can practice them. Тэгвэл энэ адгуулсан амьтны төрөлтэй өөрсдөө энэ олж авсан хүний төрлөө харьцуулаад үзэх юм бол одоо харьцуулшгүй байна шүү дээ тий. Биднэрт юмыг сонссон юм ухаарч ойлгож чадах тий. Үлийн үр шалтгаан үр дагавар ёс суртахуун ёс зүй болон бусад одоо номыг яриад өгөхөд бол бид нар ойлгоод авч чадчихэв тий. Ойлгож авахаас гадна анхаарч аваад хэрэгжүүлж чадах анхааран авлага хийх ийм одоо оюун ухаан биднэрт байна гэж. So thinking here in Mongolia that the number of animals far outnumber the humans. I think how fortunate I am to have a human body in this country where there are so many animals. I have a mind rather than being one of those numberless animals. How fortunate. Try to really feel this. Тэгвэл энэ зөвхөн энэ Монгол оронд л гэхэд адгуулсан амьтны төрлийг төрөлтэй тийм амьтны адгуулсны төрөлтэй амьтны одоо тоог хүний төрөлтэй нь харьцуулах юм бол харьцуулахын аргагүй шүү дээ тий. Адгуулсан амьтан асар болон адгуулсны төрөлт нь гэтэл бид нар тэр цөөхөн байгаа хүний төрлийг аваад төрчихсөн байна шүү дээ гэж тий. Тэгэхээр энэ бол одоо тэр адгуулсан амьтан болчихоогүй байна. Хүн одоо төрөлтэй байна гэдэг бол одоо асар гайхамшигтай ховор эрдэнэт ийм завшаан юм байна гэж тий. Then even among the humans, not everyone has the ideal conditions to develop their potential for enlightenment. As we were saying earlier, the precious human life, not any human life. So imagine, for example, being born in an impoverished, very poor family in a country suffering from drought, famine, or in a country with war, a country where there's incredible climatic change or imbalance, and the weather conditions are becoming more extreme, more unpredictable. So many different conditions that we can be born in. No chance to even think about developing our mind to practicing a spiritual path. Maybe no interest. Тэгвэл бусад одоо хүн болоод төрчихсөн бүгдийг нь эрдэнэт хүний төрлөө гэж хэлэхгүй гэдгсэн шүү дээ тий. Ямар олон одоо олон тооны хүний төрлийг аваад төрчихсөн хүмүүс байгаа үлээ гэтэл бүгд ном үзээд сэтгэл оюунаа хөгжүүлээд гэгэрлийн хутагт зорж гинүү гэвэл үгүй шүү дээ гэж тий. Маш их одоо хэцүү хүнд нөхцөл төрчихсөн болвол тий. Айхтар ядуу зүдүү байдаг юм уу тий. Эсвэл одоо маш их хэцүү үргэлжийн цаг уурын өөрчлөлттэй юм уу эсвэл дайн самуунтай юм уу тий.
ийм газар төрчихсөн байх юм бол номыг үзье, буян хийя гэх сэтгэл одоо төрж чадахгүй байх нь шүү дээ гэж тэ. And then although we're currently in Mongolia, as we say, we have access to the Dharma, and the Dharma is very much alive and being practiced here. But there are many, many people in this world who don't have access to spiritual teachings that explain enlightenment or even a correct path. And imagine spending your life in a remote village, very cut off from others, no access to any teachings at all, or being in a country where religion is banned. Is not possible, as of course Mongolia's experienced this not so far back. But imagine being there now, no chance to access the teachings, to practice them. За тэгээд Монгол оронд яг одоо бол бид нэр дэдийн номыг сонсож шишин номоос шүтэх ийм сайхан нөхцөл бүхэн бүрэлдэжээ гэж ярьжсэн тийм ээ. Гэтэл тийм одоо бус орон газрууд зөндөө байгаа шүү дээ гэж тэ. Маш алслагдмал, хязгаарлагдмал, номын дуу хүрээгүй, ном байхгүй, тийм орон газар шүтдэг хүмүүс зөндөө байж байгаа тэ. Эсвэл шашин номоо шүтэх ирэхгүй тийм орон газрууд бас байдаг тэ. Монголч гэсэн саяхныг болтол тийм л байсан шүү дээ гэж тэ. Тэгэхээр огт үнний тухай сонсохгүй, бурхан багшийн сургаал үннийг сургасан тэр номыг хэрхэн өөрийн сэтгэл оюуныг хөгжүүлж болох гэгээр л төрөх болох талаар сонсож мэдхгүй тийм цаг үед амьдарч байна гэж бодвол ямар хэцүү байх вэ гэх. Тэрийг төсөөлөд бүх тийм номын зүйлс нь хаалттай, хаагдмал, хүрдэггүй, очдоггүй тийм газар орон байвал ямах вэ гэд бодоод үзээрэй. And then there's another part of humanity or group of people that we might think don't have problems. They're living in a very prosperous, well-developed countries where they can learn anything they want. But actually, these people are so caught up in their world of accumulating material possessions, of property, and acquiring worldly knowledge and skills to live out their life, but they have no interest in spirituality. They have money we can say money to burn. They're very, very wealthy, but no interest. And we think, they're the fortunate ones. But actually, from a mental development, from being able to develop spiritually, they're most unfortunate. За тэгвэл бид нар энэ дэлхий дээр байгаа одоо сайхан хөгжингүү оронд амьдардаг тий баян тансаг амьдралаар амьдардаг тийм хүмүүсийг ацтай юм аа, ховтой юм аа гэж бодож болох юм тий. Гэтэл хэдийгээр одоо идэвхтэй зүйлээр баян байлаач гэсэн тэр хүмүүст сэтгэл оюунаа хөгжүүлэх зүйл алга байна шүү дээ гэж тий. Номыг буйныг сонирхол алга тий. Сэтгэл оюунаа хөгжүүлээ, номын мөрийг судлаа, мэдээ гэх тийм сонирхолч алга тий. Бүх л амьдрал нь зөвхөн нөгөө идэвхтэй зүйлээ хэрхэн хамгаалж одоо хадгалах вэ гэдэг зүйлд зориулагдж байгаа болохоос биш өөр хэрэгтэй тустай юмд зориулж чадахгүйгээр өнгөрч байна шүү дээ гэж тий. So their whole life is just focused on experiencing as much pleasure as possible, but never finding fulfillment, inner fulfillment. Тэр хүмүүсийн амьдрал нь ерөөсөө л энэ амьдралыг яаж зугаа цэнгэлээр дүүрэн амьдрах вэ тий? Тийм л юмны хойноос хөөцөлтөхөөс биш.
Тэгээд хөөцөлтөд сэтгэл нь ханаж цадаж амар амгалантай болсон юмгүйгээр л өнгөрч байна. And the great sadness probably has never occurred to them that when they reach the end of their life, which all will at some point, they have to leave everything behind. Cannot take one atom of anything. Their fame, their reputation, all the wealth, all their accumulations, everything's left behind. Тэгээд тэр бүхий л амьдралаа идүүлэг энэ зүйл хөрөнгө мөнгө хураах гэж хуримтлуулах гэж зарцуулж хаад өөрийнхөө амьдралыг түүнд үрчгээд тэгээд энд амьдралын төгсгөл ирээд явахын цагт бидэнд бүгдээрэнд нь л энэ амьдрал төгссөн төгсгөл ирэнтэй. Тэгээ явахын цагт нөгөө бүхий л насаа зориулсан хурааж хуримтлуулсан зүйлээсээ чүүхэн төдий ч юм аваад явж чадахгүй байгаа шүү дээ гэж тий. Хураасан, хуримтлуулсан, цуглуулсан эд баялаг, хөрөнгө мөнгө бүгдийг нь орхиод явах болдог. So perhaps you yourself know of such people, and it's not, as I said earlier, as a criticism, but just what a way to spend the precious human life. And just recognize the fact that you yourself have an interest in spiritual teachings and practice. How fortunate. За тийм одоо амьдралаа тийм байдлаар зарцуулж байгаа өнгөрөөж байгаа хүмүүсийг одоо та нар зөндөл мэдэх байлгүй дээ гэж тий. Тэгэхээр хэн нэгнийг шүүмжилж муучлах гэсэнгүй хамгийн гол нь эрдэнэт хүний энэ төрлийг олж хоод түүнийгээ зөвхөн одоо эд баялагын хойноос зарцуулаад өнгөрвөл ямар харамсалтай хэрэг болох вэ гэдгийг л одоо шинжилж ажиглаж үзэхийн тухайд тэллээ гэж тий. Гэтэл бидэнд номыг сонсё гэсэн ийм сонирхол байна гэдэг бол сэтгэл байна гэдэг бол өөрөө гайхамшигтай хувьтай хэрэг мөн шүү. And then there are some people who use their lives in destructive ways, committing violent crimes or scams, producing and selling illegal drugs, being abusive, not realizing that not only are they destroying their own lives, but the lives of others around them, and their future will not be one that is happy. За бүр тэр байтугай энэ хүний төрлөө элдэг одоо харгас төрөнгийн үйл үлдэх бусдыг зовоож тарчлах тий эсвэл одоо хортой мансууруулах бодис зарах борлуулах тийм үү бусдыг түрэмгийлэх дээрлэх гэх мэтэр айхтар одоо хүнд хэцүү муу юмыг өөртөө болоод өрөөл бусдад үлдэж өнгөрөөдөг хүмүүс байна шүү дээ гэж тий. Харгас хэрцгийгээр энэ амьдралыг туулж өнгөрөөдөг ийм хүмүүс байна тий. Гэтэл тэр хүмүүс дараа хойчийнхоо зовлон өвтэйгээд байна л гэдгээ огт ойлгохгүй байна. Юунтай харамсалтай вэ гэж. How fortunate I am to not use my life in such pursuits, such negative pursuits. Тэгвэл одоо тэр айдлын айхтар нүгэл хилэнцгийг үлдэж энэ амьдралыг өнгөрөөхгүй байгаа маань ямар их хувь завшаан бэ? Now, in the final part of this meditation, we will think about the advantages that we have. Just bring them again to our mind. За ингээд биднэрт ямар одоо сайхан нөхцөл бүрэлдсэн байгаа вүлээ гэдгээ энэ бэлсүүлийнхаа төсвөл дахиад нэг бүгдээрээ дурдан саная. Thinking that we're a relatively healthy human being with a mind that can appreciate and understand the Dharma. За
бид нар харьцангуйгаар бас эрүүл байна тийм ээ. Дээр нь биднэрт номыг сонсъё гэсэн хүсэл, номыг сонсоод ойлгох ийм ухаан байна тийм. And that in Mongolia and in this world we have incredible opportunities to learn about the path to enlightenment from compassionate and wise spiritual teachers. Монгол орноо бас дэлхийн одоо бас мэдээж зарим газарт тий гэгээрэлд хүрэх тэр зам мөрийг маш тодорхой сайхан дурдсан ийм одоо номыг сонсох, унших ийм боломж, номтой уулзах боломж байна. Сэтгэлтэй инрэл нэгүүлсэл, бэлэг ухааныг төрүүлсэн багш нартай уулзах боломж байна тий. Тэгэл Монгол оронд энэ бүхэн бүрджээ. And how we have the leisure, and we have, it seems like, sufficient resources allowing us time to study and practice the Dharma. And also we have examples of practitioners around us, or who we're living with, who we know, and maybe the support of our family and friends to live a more virtuous, to live a more ethical life. How fortunate. За дээр нь бид нарт ингээд ном сонсоод явах цаг зав тий бас одоо айтайхан тухтай амьдрал тий байна. Дээр нь биднэрт үлгэр болох энэ номын мөрийг бүтээгээд тий биднэрт үлгэрлэх ийм сайхан хувраг дээдэс лам багш нар биднэрт одоо харж болох ийм хүмүүс бидний эргэн тойронд байна. Номыг одоо сонсоод сэтгэлдээ бүтээ анхаарч авъя гэхэд маань дэмжих найз нөхөд гэр бүлийнхэн байна тий дэмжих ойлгох хүмүүс байна. Perhaps we might have a little objection in the mind saying, yes, I know I'm fortunate, but my life isn't perfect, I have problems. Of course, this is true, but everyone in samsara has problems. This is the reality. And the more we can realize, or the quicker we can realize that, the more we will be motivated and determined to do that which is required to be free from samsara, for our own benefit and for the benefit of all other sentient beings. За энэ бүхэн бүрдсэн байгаа нь ямар сайхан хувьтай завшаантай хэрэг вэ гэж тий. Гэтэл магадгүй өөрт нэг бодол орж болох юм л да. За яг хөө энэ бүхэн сайхан юм аа, сайхан тий. Гэхдээ би чинь надад зөндөө олон зовлон бэрхшээл байгаа шүү дээ гэж. За тэгвэл энэ сансрын хүрдэнд энэ хорвоогийн амьдралд зовлон бэрхшээлгүй хэн байна вэ гэж. Зорж бэрхшээгээгүй амтан байна гэж юу гэдэг. Бид бүгдээрээ л дор бүрнээ ямар нэгэн зовлон бэрхшээлтэй байгаа шүү дээ. Энийг ухаарад ойлгоод энэ бодит байдлыг хараад ирэхлээр тэгвэл би энэ хорвоо сансрагаас гэтлэх ёстой юм байна. Гарах ёстой юм байна гэдэг те. Номоор гарах ёстой юм байна гэсэн ийм сэтгэл төрөх. And although we have difficulties and will continue to do so whilst in samsara, we also have access to incredible aspects or teachings of the Dharma, the Lojong, the thought transformation teachings, which actually focus on how to transform the difficulties in our minds, in our lives, into the path to enlightenment. This is extremely unique and extremely beneficial. Хэдийгээр бид нарт одоо бүгдээрэнд нь зовлон бэрхшээл байгаа хэдий ч гэсэн бид ложин буюу оюунаас судлах уу гэдэг тэр зовлон бэрхшээл бодлогоныг номын мөрд уруулдаг арга бүхий ийм номтой учирчсан байна гэж тэр ном нь ложин ном нь бидний энэ цаг үед оршоод
бидэрт хурж ирсэн уламжлагдаад бид нар тэрийг сонсоод хэрэгжүүлж болох ийм цаг үе байна шүү дээ гэж. Энэ ямар гайхамшигтай хувь бэ? So as we draw our meditation to a conclusion, let's take just a short time to focus on what we do have in terms of our precious human life, what we have access to, how we can change, how we are supported. Whatever else comes to your mind that is positive, and remembering, of course, that we always have this Buddha nature within us. За ингээд энэ бяцлаглынхаа энэ шинжлэлийнхаа төгсгөлд дор бүрнээ нэг дүгнэлт гаргаж өөртөө авъя гэж. Тэгэхээр тэр дүгнэлтэндээ бидэнд чухам ямар одоо зүйлс бүрэлдсэн байна вэ? Ямар нөхцөл бүрэлдчихсэн байна вэ? Тэ бид нар яаж өөрчлөгдөж, ухаарж, ойлгож болох тэр боломж бүхэн биднэрт байна вэ? Тэ тэгээ хамгийн гол нь тэр бүхний хамгийн одоо гол нь ихлээр бидний сэтгэлд тэр хэргүй ариун бурхан болж бүтэх уг мөн чанар, уг тэр үр хөрөнгө нь биднэрт бүгдээрэнд нь байна шүү дээ гэж. Тэгэхээр энэ бүхэн бүгд бүрэлдсэн байна гэдэг ямар гайхамшигтай хувтай завшаантай хэрэгвэ гэдгийг нэг өөртөө бүр нэг сайхан болгож тогтож бодож аваарай. And then we can bring to mind the motivation that we set at the beginning of our session. За ингээд ном сонсохоо ихэнд бүгдээрээ сэтгэл санаагаа төрүүлсэн тэрийг эргээд саная. I think because of having a positive motivation, we've actually planted many positive imprints in our mind stream. Positive imprints that can only ripen in ways of happiness and joy and success. And then we need to protect them. So we now dedicate them to the fulfillment of our motivation. Тэгээд бүгдээрээ нэг сэтгэлээ засаад сайхан буйны эрг сайн санаас сэтэл төрүүлээд номыг сонссон учраас тэр одоо сонссон үйл болгоноороо бид нар хураасан буйны үр хөрөнгийг хураасан байж таарна гэж. Тэгэхээр тэр үр хөрөнгө дараа боловсрохороо буйны үр хөрөнгө бол дандаа амгалан жаргалан амжилт бүтээл болж боловсрдог. Тэгэхээр тэр үр хөрөнгийг шамшигдуулахгүй тухайтад зориулъя гэж. Юунд зориулах юм бэ гэхээр энд зорж ирсэн тэр санаж сэтсэн болгонтой бүтэх болтугай гэж зориулъя. And then for a few moments, just allow your mind to rejoice. Rejoice in what you do have, all of the good qualities and attributes that you acknowledged or that you found you have. And especially to think that all of the good things you did in the past now have this experience. Rejoice in yours and all other people's wonderful attributes. Ингээд маш их сайхан баярлаж баясах сэтгэлийг төрүүлье гэж саяны бяцлал хийхэд өөрт биднэрт ямар гайхамшигтай хувьтай завшаантай сайхан бүхэн бүрэлдсэн байгаа юм бэ? Тэр нөхцөл бүхэн биднэрт одоо цугларсан байна шүү дээ, бүрэлдсэн байна шүү дээ гэж бодохоор энэ ямар одоо сайхан юм бэ гэж. Тэгэхээр энэ урд нөгөө шалтгааныг нь бүтээсэн. Урдын өөрийн үүссэн үеийн үр дагавар одоо энэ байна шүү дээ гэж. Тэгэхээр баясаж баярлахаас